цаана уу? Налагчуудаа хайртай үе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа уламжлахаар энэ цаг мөчид эрхэмсэг бүсгүй Анукаг зарим хүрэлцэн ирээд байна. Ариун нандан хайр сэтгэлийн холбож амьдралд хөл тавьсан 15 жилийн ойн баярын мэндийг хүргье. Чамдаа хязгааргүй хайртай шүү хэмээн хань алтаагийнхан зүгээс илгээсэн хамгийн гоё мэдчилгээгээр эрхэм гэр гийгүүлэгчийг нь гинтийн бэлгээр баярлалцгаая. Сарнга мандч үзэгслэн тэмээ. Сайхан баярлж байна. Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа уламжилж энэ гоё цэцгийн боглог уламжлахаар Анука хичээгээ зорин хүрэлцэн ирээд байна. Орой минь хүргэе. Орой минь. Үчиг сайхан өнгөрүүлж байгаа. Яхоо найзтай өнгөрүүлж. Тэгэхээр Анука хичээ манайх хүмүүсийн дандаа баярт мөчийг хуваалцдаг. Тэгэхээр өнөөдөр 12 сарын 19-нд танд болоод танай гэр бүлд их гоё дурсамжтай мөч үргэлжилж байгаа болов гэж бодож байна. Ямар баяр юм бэ? 20 өдөр. Хэдэн жилийн юм бол 15. За тэгэхээр яг одоо энэ цаг мөчид тохиож байгаа айл гэр болсон 15 жилийн аз жаргалын дурсамжийг тань хуваалцахаар хүрэлцэн ирээд байна. Баярын минь төргий. Мэдээж энэ гоё цэцгийн боглоогоор эрхэм бүсгүй танд баярын минь дэвшүүлэхээр нэгэн эрхэм бидэнтэй холбогдсон гинтийн бэлэг байгаа. Тэгэхээр та энийг гэж бодож байна. Танд ер нь сэжүүр өгсөн байна. Хань нь бол гадаадд байгаа. Тэгэхээр таамаг бол байхгүй байна. За тэгвэл эхлээд дүүн нөгөө бэлгийн нөхөөс өмнө нэг сэтгэлийн үг уншиж өгдөг штэ. Түүнийг нь маш сайн сонсвол бэлгэний учир их тодорхой болох байхаа гэж бодож байна. Гэрт минь нүмер, гарт минь түшиг, энхэн биеинд минь чимэг болсон эрхэм хайртай хань минь чамдаа маш их баярлалаа. Эр хүн амьдралыг босгож эмэгтэй хүн түүнийг нь өнгө оруулдаг юм гинлээ шүү. Хансан жаргасан бидний амьдрал хэдийнэ 10-аад жилийг ардаа өнгөрөөсөн байна. Хоёулаа хөтлөлцөөд одоогоос 15 жилийн өмнөх энэ л өдөр хайрын хамгийн ариун нандин тангаргаан өргөж эхнэр нөхөр болж байсан юм шүү. Амнаасаа ам хувааж алтан дэлхий чи намаагаан аав болгосон. Аз жаргалтай мөчөд хоёулаа хамтдаа инээлдэж байсан. Амьдралын шалгуурын ард ч бас шүд зуугаад өдий хүрсэн шүү дээ. Хань минь чамдаа баярлалаа. Чи байгаагүй бол өнөөдрийн алтайг би төсөөлж чаддгүй. Тийм ихээр чамдаа талархаж явдаг юм шүү. Бүхнийг надад зориулсан чамдаа хайртай шүү гэсэн байна. Хань нь хэдий гадаадд байгаа ч гэсэндээ хормын ойн баяраараа эрхэм бүсгүй танд гинтийн бэлэг илгээсэн байна. Баярын минь төргий. 나를 더 너게 алг дэлхийг гэрээ Тэгэд бодохоор анх энэ өдрийг бүр явахаасаа өмнө сэтгэл зүрхэндээ хүлээж догтлож хамгийн гоёор гэргээдээ талархал илэрхийлсэн. Харин одоо энэ бичлэгийг л хүлээж байгаа болов яг одоо хандаа бас баярын минь хүргэе гэх үү. Баярлалаа. Гинтийн байлаа. Ийм бодоогүйс. За тэгэхээр яг энэ сарнаа цэцэг шиг таны минь амьдрал үргэлж гоё гэрэлтэж байх болтугай хосоор амьдрах тавиландаа мөрөн төшиж хорвоогийн жаргал цэнгэлийг бие биесээ амталж хаан бугавч хатан сүйхээр хайр зангидж байгаа ах эгч хоёрын минь амьдрал үргэлж аз жаргалаар бэлхэж байх болтугай дөрвөн бэрэг шиг сайхан үртэй шүү дээ та хоёр маань алдарт ээж алдарт аав хоёртаас амжилт хүсье. Сайхан баярлалаа минь эгч. Баярлалаа. Их төгсөлөн чи бид хоёр